удам гэдэг зүйлтэй амар ач холбогдол өгдөг байсан. Манайх ийм удамтай гээл те. Тэнгүүтэл нь аав нь хүртэл охиндоо нөхөр авч өгтөө эсвэл хүүдээ ихнэр авч өгтөө удмаа бодож тэр хоёрын хооронд нь гэрлүүлдэг байсан те. За энэ удам сайтай энтэй суу гэж хүчээр тэгж гэрлүүлдэг байсан. Удмаа л боддог байсан. Одоо олонгууд л нэг айхтар удмын таслаа ичхгүй бол баг нэг айхтар удам бодохгүй үстэй те. Айлбал өөрийнхөө охиноо нэг айгу бодохтой болсон гэдэг үг. Маа ч бас нэг хэсэг гэдэг байсан. Баяалын хөлтөө зөвхөн баяалын хөлтөөсөн. Элит гаралтай айлын хөлт элит гаралтаагаас үзээч одоо юу гэдгийг дээр дор зэнда тохирохгүй гэж ярьдаг байсан шүү дээ. Одоо гэхдээ нэг тийм юм сонсогдоо байлцсан шүү дээ. Ер нь тэгэл ээж за хайртай л бол хамаалах суус. Хүнтэй суучлал болоод байгаа үгүй те. Өмнө нь ээж аваад хэлдэг байсан юм. Удмын харна. Эхлээд ээж аваатай танилцъя. Биш боддог байсан. Удам юуг нь хардгийг хоёр хүн таарч болов. Гэхдээ ингээд сүүл бас өөрөө хөгшөд ирэхээрээ энэ удам харах хэцүү юм. За бис хүүгээ хүнтэй суух юм бол бас удмын харах гэдэг шүү дээ. Тэгэхгүй хүүхэд гэдэг чинь өөрөө эцгийнхээ өөрхөн тусгал нь байгаа. Миний ойр орчин бас нэг юм шаардлагагүй эргэтэн байдаг шүү дээ. Нэг уухай те. Юм болгонд ашиг харсан иймэрхүү. Би тэр хүнийг хараад тань шүү дээ. За нэг юм чи иймэрхүү гар байна да. Би тэрний хүүхдэд суулгахгүй шүү дээ. Тэгэхээр ер нь яг ээж аваатай танилцаад ээж аваагаа уулзуулаад ямар хүн бэ гэдгийг 30 минут ярилцаж суугаад хүн ер нь мэдэгддэг шүү дээ. Тэгээ хийж байгаа ажил нь хүртэл яг яаж байгаа юм, хүнийг ашиглаж байгаа мó, яаж мөнгө олж байгаа гэдгээс нь бүхнийг таньж болж байна шүү дээ. Бээс энэ дээр ач холбогдол өгдөг. Хүний ар гэрийн харах нь бас чухал баглах гэж бодолтой шүү дээ. Энэ мөнгөтэй юу үгүй юу гэдэг талаас нь ээж аав нь хэр сайн хүмүүжлтэй, хэр сайн боловсралтай хүмүүс байна. Амар тийм амбицтай хүмүүс байна уу? Тийм мундаг хүмүүс байвал тэгээд ер нь хүүхэд нь ч гэсэн бас нэг тийм айгу амбицтай, хүмүүжлтэй байх болно гэж бодсон.